ирсэн юм шиг харагдаад байна. Тий. Тэгэхээр би түрүү бол ярьсан шүү дээ. Бреттон-Вудын хэлэлцээрээс гэсэн. Тэгээ Бреттон-Вудын хэлэлцээрээр анх бол гарахдаа долларыг бол алтан баталгаатай гаргасан байна. Тэгээд 1971 оны 8 сарын 15-нд бол Ричард Никсон бол долларын алтан баталгааг цуцлсан шүү дээ. Тэрнээс хойш доллар бол ямар ч баталгаа байхгүй зөвхөн Америкийн эдийн засгаар баталгааж байна. Долларын бол одоо чинь ямар нэгэн одоо хэвлэж эмээс гаргаж бол одоо эдийн засаг дэлхийн эдийн засагт нийлүүлэх энэ юм бол ямар нэгэн юмар хязгаарлагдсан хоригсч болсон. Хоригсаадаг. Хичнэнийг л хичнэнийг. Тухайд би тооцоо хийж хахад жишээлбэл манай Монгол банкнаас эмээс хийж гаргасан мөнгө манай бодит эдийн засгаас 2 дахин өндөр байсан л да. Тэгээ тухайд ямар юм анхааруулсан гэхээр за бодит эдийн засаг чи яг ийм хэмжээтэй байна. Далд эдийн засаг чи яг 100% ийм хэмжээтэй байна. Гэтэл энэ далд эдийн засаг нь бодит эдийн засгаас шингэжүүлж амьдарч байна. Яг үцэн хүний эрх шиг ус төрийн нөлөөлөлөөр тий. Хэрэв бодит эдийн засаг чи онох юм бол энэ хөөсөрсөн эдийн засаг чи унаад яг 98 оны Азийн хямдлууд ингэ сүрхнэ. Асуудал чи юм байна гэсэн. Тэгээ ганцхан Монгол тийм эд юм байх гэсэн бас л бүдүүлгэн л байгаа байхгүй. Дэлхийн нийт бол ердөө тийм л юм л шүү дээ. Ялангуяа Америк доллар бол Америк долларыг харин би дахиад хэлэхэд бол Америк доллар дэлхийн цорын ганцхан тэр Бреттон-Вудын хэлэлцээрээс хойш дэлхийн 2 дугаар дайнаас хойш бол дэлхийн цорын ганцхан нөөцийн валют. Дэлхий дээр хийж байгаа бүх 8 бүх хэлэлцлүүд зөвхөн Америк доллараар хийгддэг. Тэгтээ зэрэг чинь Америк доллараар хийгддэг юм бол Америкийн энэ долларыг гаргаж байгаа Америкийн нөөцийн санг бол бид нар сая түрүү ярьлаа шүү дээ. Энэ бол алтан баталгаатай байсныг нь 1971 онд бол цуцлаад одоо бол зөвхөн бол Америкийн эдийн засаг төсвийн чадхаар бол баталгааждаг гэдэг нэрлэлдэг боловч энэ одоо бас л хэрэгэлзээтэй байдал болчиход байна шүү дээ. Яг энийг бол би судлаач хүний хувьд бол нэг зөвхөн нэг үсрөөс биш энийг олон хэдэн 10 100 их үсрүүд энийг бол батална л да. Тэгэхээр за энэ номоос гадна би нэг дараагийн номыг үзүүлэх гэдэг байна. Би бол энэ Уильям Энгдалын сүйрлийн өрөөд гэдэг энэ ном биш. Би таны энэ номыг бүр энэс хэд хил ачлал бүгдэлтэй ном гэж боддгийг. Та ч өрөөд гэж хэлж ирсэн тийм. Жишээлбэл ганцхан юуг л үзэхэд ишил аваад үзэхэд Кишинжер хийсэн үг биш. Нефтэр хянах гэдэг бол бүс нутгийг бид нар хянаж чадна. Хэрвээ бид нар хүнсийг хянах юм бол дэлхийд ихнийг хянаж чадна гэх тийм. Өөрөөр хэлбэл 60-аад онд Америкийн нэг хүнсний дэлхийг колоничлох бодлого энэ яг тавьж байгаа. Гэтэл энэ номыг ярьдаг шүү дээ. За нэг Масоны клуб, Ромын клуб, за юуны сааны эмэгтэй нийгэмлэг гэж байдаг. Дом шиг юмнууд их байдаг тийм. Тэгээд нэг янз бүрийн синдикатууд, зараасан группууд гэдэг ингээд тэр байдаг. Гэтэл тэрийг бичдэг хүмүүс бол заримдаа төрөгдүүлэх гэж байгаа юм шиг ингээд тал баталгаатай л. Гэтэл энэ Уильям Энгдал гэдэг энэ хүн бол бүр даяарчлалын судалгааны төв, албан ёсны судалгааны баримтаа тийм. Энэ бол эрдэмтэн судлаач хүн. Энэ бол Америкийн эрдэмтэн Уильям Энгдалын одоо энэ сүрлийн өрөөд гэдэг энэ ном бол энэ хүний бол сүүлийн нэг 10-аад жил энэ судалгааны бол одоо бүтээл юм байна. Энэний өмнө бол Америк Британийн газрын тосны бодлого буюу 100 жилийн дан гэдэг юм нэгдүгээр бүтэн байдаг. Гэхдээ энэ номыг бол би авч орчуулсны гол нь болохтой зэрэг бол энэ Монголын хүн бүхний айл гэр бүхний амьдралд бол нөлөөлж байгаа нэг юм ба. Энэ бол бидний өдөр тутмын хүнс эмийн бүтээгдэхүүн ба. Одоо бид хоёр бол мэдж байгаа 20 жилийн өмнө бол биднэрт одоо хэрэгжилж байсан хүнснүүд зөвхөн нэр нь үлдсэн болохоос ш. Тэрний амд өндөр нь үлдсэн болохоос ш. Тэрний доторх бол генийн өөрчлөлт найрлага нь 100% шал өөр юм болсон байна. Тийм учраас бол одоо манайд сүүлийн үедэд янз бүрийн урд нь байгаагүй өвчнөд үндсэндээ хавтгаа боллоо шүү дээ. Тэгж байна. Хүмүүсийн бол маш хүчтэй таргалал одоо урд өмнө байгаагүй бол харшлууд тий. Одоо чихрийн шижин өвчин одоо хорт хавдар бол үнэхэр залуужлаа шүү дээ. Тэгэхээр энэ номныг бол уншаад одоо уншигчдад хэлэхэд энэ ном бол бидний өдөр тутмын хүнс Монгол үндэстний оршин тогтнохын үндсийн үндэс хүнсний аюулгүй байдал үнэхээр одоо их ноцтой байдалд орчод байна шүү гэдэг л энэ л одоо санааг л хүмүүст хүргэх гэж л энэ. Би анх энэ номыг уншихдаа танаас аваад уншихдаа нөгөө хүнсний аюулгүй байдал гэж маань нэг сэрэд байдаг шүү дээ. За ядаж энийг нь ойлгоход байгаад уншсан чинь юу манай юм ярьж байгаа. Бүрс хачин ондоо төвшөлөрсөн юм билээ шүү. Манай энэ дэрж байгаа зөвхөн эрүүл ахуйн эрүүл ахуйн зүгээр савлал, боодлол, дээвэрлэл, хадгалалт, хандгалалт, хугацаа. Тий.
бүр 4 5 дугаар зэргийн ач холбогдолтой юмнуудыг л яриад байгаа. Тэрийг тойруулаад тэгээд өнгөрсөн жил ихтэл одоо чинь хүнсний аюулгүй байдлын жил гэдэг би бас судлаач хүний хувьд бол ер нь төр засгаас явуулж байгаа бодлого юмнуудыг нэлээд үзлээ л дээ. Тэгэхэд бол үнэхээр манай хүмүүст бол үнэхээр мэдээлэл үнэхээр дутагдaltaй байна. Тэднийг бол би үндсэндээ төөрөгдөж явж ийн л гэж л гэдэг. Одоо жишээлбэл төөрөнд манан донд л явж байна тэд нар бүрдэн төөрөгдөл. Ажил хийгээд байгаа юм шиг мөртлөө тэр нь бол шал өөр төвшөнд очсон юмыг дэлгэр олж гарч байгаа. Хийргээд байгаа тий. Одоо жишээлбэл ингэж л л дээ. Жишээл 60 70-аад онд жишээлбэл 340 ертөнц заа нэг хямралтай байгаа дайнд ажинтай орнууд Америкийн тусламжийн хүнсний хөтөлбөрүүд асар их хэрэгжижээ. Тэр үед эдгээр жишээлбэл яг энэ гений өөрчлөлтөд бүх бүтээгдэхүүнийг тулсан байна шүү дээ. Дэлхийн дахин дээр. Яг бол өнгө хүч юм чи яах юм. Тий. Бүгд тэр нөгөөдх нь авсан эдсэн. За дараа нь үр дүн яасан. Зарим нэгэн гайхаа бүр ингээд ухаан алдмаад үлддэг гэж байна. Энэ тусламж хөтөлбөрүүд хамгийн их тархсан Африк, Латин Америк, за одоо зүүн Азийн орнууд, яг дайнтай байсан орнууд. Одоо дохын юу нь бол хамгийн өндөр түвшинд тархалтна. Тэ. Би бүр тэгээ сүултээ бүр айгаад өөртөө ихтгэл болж явах бол тэгж ярих юм бол бид нар коммунист ертөнцөөсөн тий. Энэ Америкийн хүнсний валер бодлогоос хол байсан юм да. Бид нар найдвартай гэсэн. Тэд нар бид асар их байгалийн натурализм хэрэгжилж байсан. Одоогийн шиг бол бид нар гений өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнийг өдөр болгон бид нарт хэлж өгөхгүй гэж байна. Хинч та нар ийм аюултай мэдж байна гэдгийг хэлж. Тийм учраас би уншигчтай ингээд хэлэхэд ер нь одоо та бүхэн бол хөргөчөө ингээд онгоолгоод үз. Ер нь миний бодож байгаагаар одоо Монголын жирийн нэг айлын бол хөргөчөнд нь байж байгаа гэртээ худалдаад авцсан байж байгаа дэлгүүр хоршоонд байж байгаа хүнсний бүтээгдэхүүн 90% нь гений өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнүүд болсон. Генийн өөрчлөлт. Ер нь генийн өөрчлөлтөнд хүнсний бүтээгдэхүүнүүд чинь юу гэсэн үг юм бэхээр биологийн шал өөр төрөл зүйлүүдийг хооронд нь хүчээр релиздүүлж байгаа. Релиз юм. Тийм. Дээр үед бол монголчууд бол мэднэ штэ. Релиз одоо чинь хайнгийн шартай одоо үр төлөөгдгөөг бол мэд. Ортон болоод бол тий. Тэгтээ зэрэг бол эндээс хүн бүхэн энийг ойлгож ухаарах бид нар өөрснөө энэ аяллаас бид нар зайлсхийхгүй бол бол биднийг аврагч тий биднийг хамгаалах ийм хүчин байхгүй мэн. Санаа зовох хүмүүс газар алга байна. Нэг маш баттай маш сайн ойлгож авах